Улсын хурлын гишүүд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлан гэж сонин сэтгүүл тараадаг, мөн уулзалт хийх хэрэгтэй байдаг. Харин энэ нь үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэдээ үндсэн хуулийн цэцэд хандаад хаалтанд ялалт гэдэг үгийг хийчээ. Ялалт байгуулад байгаа юм байна. Нээлттэй нэгэн форумоос гаргасан 2024 сонгуул гэдэг. Тэрэн дээр ийм статистик байгаа юм. Одоо 2024 оны их хурлын сонгуулиар нийт 48 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Их хурлын гишүүн байсан болон засгийн газар улс төрийн албан тушаал эрхэжсэн 48 хүн нэр дэвшжээ. Үүнийх нь 33 нь дахин сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл 50-аас дээш хувь нь дахин сонгогдсон байгааз магадгүй энэ статистик юу харуулж байна гэхээр их хурлын гишүүн гэдэг хүн бол өмнө нь ажлаа тайлагнаад ямар нэгэн байдлаар хүмүүс танигдсан байна. Дахиад тэр танигдсан байдлаар юм уу эсвэл ажлаа үр дүндээ хийсэн байдлаар ямар нэгэн байдлаар дахин сонгогдсон байна. Сонгуульд цунгаанд өрсөлдөд явж байгаа бол яг л тэгш гарааны байдлаас тэгш ирэх хэрэгтэй. Их хурлын гишүүнгээд өмнө нь бүүн уулз тэгээд материал дараагаад байж болохгүй. Нөгөө талд ирээдүйд нэр дэвшиж байгаа хүн чинь тэнд гомдолтой байдаг шүү дээ. Энэ хүн танигдаад байна. Би өөрөө таниулахаар хууль зөрчихгүй байна. Хэцүү байна гэдэг ингээд. Одоо яг процессын хувьд болохоор цэцгийн дунд судын хуралдаан нар ингээд дүгнэлт гарчлаа. Энэ дүгнэлтийг их хурл руу явуулнаа. Улсын их хурл руу. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 44-ийн 6 болон 41-ийг бол төр төдөлсөлдсөн байгаа. Хэрвээ их хурл энэ заалтыг хүлээж аваад шийдвэрлэх юм бол шууд энэ заалт хүчингүй болоод шинээр боловсруулах ажиллагаа явна гэсэн үг. Хэрвээ их хурл энийг хүлээж авахгүй бидний дунд судлалын хурлын зөвшөөрөхгүй гэдэг зүйл болох юм бол үндсүүлийн цэц рүү дахиж яваад их судлалын хуралдаан буюу эцсийн шийдвэр гаргах хуралдаан руу явна. Одоо бол эцсийн шийдвэр гараагүй зүгээр яг дунд эхний шийдвэр л гарсан явж байгаа. Нэг талаараа их хурлын гишүүн гэдэг ард түмний ээлж сонгогдсон учраас ажлаа тайлах зөв. Гэхдээ хэрхэн ажлаа тайлгнах юм бэ? Заавал ямар хугацаанд тайлгнах? Яг наривчилж жоохон нюанстай баймаар байгаа байхгүй юу? Жишээ нь энэ дээр Солонгос улс бол сонгуулийн үед ямар заалтыг ашиглаж байгаа нөхөр Солонгос улс хамгийн боловсронгуй сурчлагыг яаж хийх вэ? Ажлаа хэрхэн тайлгнах юм бэ гэдгийг наривчлан зохицуулсан юм. Тэр хүн ажлаа тайлгахдаа тантай шууд уцаар ярьж болно. Тантай шууд мессеж хийж болно. Эсвэл захимаар харьцаж болно. Өөрөөр хэлбэл энэ дээр хяналт тогтоох боломжтой байгаа шүү дээ. Дараа нь маргаан гарлаа гэхэд хэн нэг нь энэ ажлаа тайлгнахгүй намайг сонгоорой гэж сонгуулийн сурчлагаа хийгээд байна гэх юм бол тэр нөгөө хяналт тогтоох захин мэдээллийн юм уу дуучуудын ярианы бичлэгийг сонсчих واخгүй юу. Манай Монголд яагаад вэ? Ажлаа тайлгнаж ингээд уулз тэгэл бие төлөвлөж янз бүрийн юм байдаг. Тэнд хөдөө орон нутагт айлингэртчихэд Монгол хартчихэд зааланд камергүй зааланд очиод юу яриад яагаад байгааг нь хяналт тавих боломж байна манай Монголд. Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр жоохон нюанстай хандах хэрэгтэй байхгүй. Дараа нь хэрвээ маргаан гарууд ажлаа сонгуулийн сурчлагаа хийсэн юм уу, ажлаа тайлгнасан юм уу гэдэг нюанс нь гарах хэрэгтэй байхгүй. Ялгааг нь. Танихаар тэгвэл яаж боловсронгуй болгол зүгээр юм шиг санагдав. Олон улсын жишгийг харахаар эсвэл одоо бид нар захим болж штэ бүхэл юм захим болж байна тий. Тэгвэл ажлаа зүгээр захимд л байршуулчих л та. За одоо бол их хурлын 126 гишүүн байна. Энэ 126 гишүүн миний харж байгаагаар бол салбарын мэдлэгтэй салбарын төлөөлөл залуу насны хувьд ч гэсэн их залуучсан харагдаад байгаа. Тийм учраас эдгээр гишүүд байна тий их хурлын гишүүд байна. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль эрх зүйг ойлгодог. Тэгэхээр хууль шүүхийн өмнө эрхтгийгш байна гэдэг энэхүү хамгийн чухал амин сүнс улсын заалтыг ойлгож энэхүү сонгуулийн тухай хуулинд хүлээж авах болов уу гэж ойлгож сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд илүү боловсронгуй болгох дээр анхаарна гэж итгэж байгаа.